Зүрх цагаан өгүүлэлэг. Жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явлаа. Шөнө дөлөөр нэгэн хот айлын хажуугаар өнгөрч байв. Гэтэл угсраа тэрэгний цаанаас том халтар нохой босон ирж учир зүггүй боргов. Далхай тэр нохоод ясгайж өглөө. Нохоо олзоо шүүрэн авч харанхуйн дунд уусан алга болов. Тэгтэл зүүн жалганы наанаас зүрх цагаан нохой дайраад ирж гин. Далхай тэр нохоод ясгайж өгөв. Зүрх цагаан уламж тогширч уул толгодыг дөргүүлэн боргоож гарлаа. Далхай тэр нохоод дахин нэг ясгайж өгөв. Зүрх цагаан бүүрч гаарч уул нуруу хөндөй талыг дөргитөл боргоож амар заяа үзүүлэхгүй байв. Далхай "Энэ чинь ёстой Монгол нохойн үрсад байна да. Удам чинь улам ошрог" гэж баярлан хашгирав. Хажууд хөрөн ат унаад зэрэгцэн явсан цэрэнхүү "Түрүү чих тэгээд Монгол нохой биш гэж үү?" гэхэд Далхай "Бишээ биш. Ол золонгуудаа аваад таг чиг болчихдаг. Тийм өчүүхэн амьтныг би хизээч хүндэлдэггүй юм" гэв.